Adiyatang Om Muni Muni Mahamuni Shakjamuni Yesohan Dadiyatang. За шинэн дөрөвний өдөр. За үлгэрийн далаад ингэж айлчаа. Түүний хойд өдөр Эндра Вам хаан хамаг хэрэглэгдэхүүн эд таварын тахилуудыг бэлдээд ялж төгснөгдсөн бурхан сэлтийг залсанд бурхан тэр их эрдэнэт нуурын талд 8 их усыг урсгав. Тэр ус нь урсаад мөн тэрхүү нуурт цутгав. Урсгав усны дуснаас нь 5 эрх ба 5 хүч ба бодисдвийн 5 үйс, хутагтын 8 үйс мөр ба 3 машид тонилсон 6 зөм бэлэг, 6 баримт ба асар их асрахгүй, их нийгүүлсэхгүй, 4 цагалшгүй тэргүүтэн элдв зүйл номын дуун гарав. Тэр номын дууг сонсоод дотроо оруулан ойлгосонд зарим нь бурхны хутгийг олохын үрийг олоод зарим нь дээд язгуурт тэнгэр болон төрхийг хүсэж буйны чуулганыг хүсэгч бээр маш олон болов гэж үлгэрийн далаад айлджаа. За бид бүхэн шинийн 4-ний өдөр одоо бурхан багшийг магтаж уншихдаа чамбрал молом дээр бол ингэж уншдаг. Шавар Эндра Варми дүгцэд сол зэмбүүн ороор юрчин жажид тон Ларин горно нандо бебеда тэгсэн дамча данлаа чанцаалоо гэж ингэж уншдаг. За Монгол орчуулга нь Эндра Варми хаан 4-ний өдөр эдээ зоог тахил ихээр өргөв. Усан цорын цөөрмийн нэжгээ талд улмаар 8 сувг гараад эргэн дахин тойрон урсаж эрчлэн дотогш шаагах дуунаар их 3 хүлэгний номыг элт үзүүлэн зохиосонд мөргмөө гэж. Тэгэхээр үүний өмнөх одоо шинийн 3-ны өдөр бурхан багшийн ирээд тулгаан үзүүлсэн тэр одоо линхуатай 8 аршаан төгөлдөр одоо усны одоо ус нуур гарсан одоо ирээд тулгаан үзүүлсэн бол үүний дараагийн одоо өдөр бурхан багш тэдгээр тэр нуураасаа эргэн тойрон 8 зүгтээ ингээд одоо сaaхан усан сувг гарч тэр усан сувгаар нь ус одоо ингээд урсахтаа бурхны шашны одоо 5 эрх 5 хүч бодисдвийн мөр хутагтын 8 мөр гэх мэтийн 6 зөмбөлөг 6 баримт гэх мэтийн одоо номын дууг одоо ингэж дуугархан номын дууг гаргаж ингэж сaaхан ирчлэн урслаа гэдэг одоо ийм ирээд тавлгааныг бурхан багш үзүүлсэн юм байт юм аа.